Гэр үүссэн домог. Эрт урт цагт насан өндөр болтлоо ухаанаас өөр өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байжээ. Өвгөн нэг өдөр 7 хүүдээ их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно гэхэд хөвгүүд нь бодоод учрыг үл ухав гин. Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургсан хан хийлээ. Цасан шуурганд хаагддаг цагийн сайханд нээгддэг тоон тал тийшээ урссан алтан цацаргаас нь өнө уулын манан будангаас туурга дээгүүр бүрхсэн зузаан үйлсээс дээвэр хийх санаа олжээ. Уул нуруудын араар салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодоод хялгас томж бүслүүр хийв. Тэгээд өвгөн 7 хүүтэйгээ ханаад илгэж хаалгаа босгож тооноо өргөж унаа өлгөж туургаа барьж дээврээ тавьж бүслүүрээ татаад бөмбөрцөг хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртээ болов. Хөвгүүд нь өвгөн буурал эцгийнхээ ухаанд биширч аятай тухтай аж төрөх болжээ. Супер! Хоолын Г авиатай үг бүхий хэсгийг сонгоорой. Туурга, хаалга, цагаан, бургсан, хялгас, баг, цацраг, цаг, өвгөн, гэр, супер! Тохирох үгийг сонгоорой.